За өнөөдрийн хичээлээр 2025 оны соёл сэдв рүү орж байгаа. За соёл сэдв маань 2025 оны иш материал дээр бол 10 дугаар засаглаас эхэлдэг. За 10 дугаар засал дээр бол соёлын талаарх эрдэмтдийн хэлсэн үг байна. За тухайлбал соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхаа хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэл юмаа гэж дараах эрдэмтдээс аль нь үздсэн бэ гэж байна. За B вариант дээр бол зөгийн шоргоолжны эдисэнд шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй ахмад үеэсээ залуу үеийн зориуд сурч мэдэж өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэдэг гэд аль нь вэ гэсэн байна. За та бүхэн бичлэгээс зоож агаад хариулах гэж үзээрэй. Тэгээ хичээлээ үзчихэд хамтдаа хариулт нь зөв байна уу юу гэдгийг шалгацгаая. За эрдэмтэд маань соёлын талаар ийм тодорхойлолтууд хэлсэн байна. За нэгт бол тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллык баялаг багтаадаг цогц ойлголтыг бол соёл юм аа гэд Гиднес хэлсэн байна. За Бенедикт болохоор зөгийн шоргоолжны эдис нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй ахмад үеэсээ залуу үеийн зориуд сурч мэдэж өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэжээ гэд Бенедикт хэлсэн байна. За ингээд тус тусад цээжлээд явъя л да. За тухайлх юм бол энэ Гиднес гэдгийг маань гидс гэд тогтоож болно хэдүүлээ эхлээд хүнийхээ нэрийг тий. За тэгэнгүүтээ гидсэн дотор бид нарт элег одоо уушиг дүү нарын гидс гэдэг ч юм уу маш олон зүйлсүүд ингээд хамтаараа цогц байдлаар бол байж яадаг. За тийм учраас тэдгэрийг бол үнэт зүйлсгээд за тэдгэрийн дагаж мөрдөх хэм хэмжээ үнэт зүйлсийн цогцыг бол соёл юмаа гэд ойлгочих болно гэсэн. За хоёр дахь тодорхойлолтын дээр бол зөгийн шоргоолжийг ямар нэгэн ухамсаргүйгээр үйлдэл хийдэг чадвар шиг хүнд тийм зүйл байна гэд энэ нь залуу үеэсээ ахмад үеэсээ залуу үедээ өвлөгддөг гэж үзсэн. За өвлөгддөг гэж үзсэн. За тэгвэл энийг цээжлэхдээ бол Бенедикт эдийг маань бин гэж цээжилж болно. За бин идэх гээд энэ зөгийн шоргоолжнор үүрлэг ингээд дааж ядаад авч явж байна. За энэ үйлдэл ерөнхийдөө өөрсдөө нь ухамсартайгаар хийгээгүй харин эдисэнд нь шингэсэн үйлдэл шиг санагддаг. Одоо үйлдэл учраас шууд хийж байгаа гэдэг яг үүнтэй адилхан ахмад үеийн залуу үедээ бол ямар нэгэн зүйлүүдийг өвлүүлдэгэ гэд ингээд өвлөгддөг гэж цээжилж болно гэсэн. За гурав дахь тодорхойлолт нь бол Тайлерын тодорхойлолт байна. За тэрээр бол соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхаа хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэл юм аа гэж байна. За төлхөөрөг нь бол чадвар гэдэг. За тухайлх юм бол Тайлер гэдэг бол таяг тулсан эр тий. Танаа ингэж орж ирэхдээ бол би нийгмийн гишүүн болохын хувьд бол та нарт эдгээр үнэт зүйлсүүдийг бол одоо суулгаж чадвар болгож төлөвшүүлэхээр орж ирлээ гэдэг ч юм уу тий. Мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил гэдэг зүйлүүдийг гээд за тогтоож болох нь. За дөрөвт нь бол соёл бол янз бүрийн бэлэг тэмдгүүд тухайлбал хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт тэмдгүүдийн нэгдэл юм аа гэж. За энэ бол Кассер хэлсэн бахан. За өөрөөр хэлэх юм бол та нарын цээжлэлтэй бол касн дээр гээд одоо дэлгүүрийн касн дээр ингээд хүмүүс маш их хэмжээгээр очрлоо зогсчихсон байна. За яагаад очрлож байгаа вэ гэхээр ингээд мөнгөө төлөөд бараа бүтээгдэхүүн авах гэхээс илүүтэйгээр касн дистрата очрлох юм бол энэ урлаг, шинжлэх ухаан одоо англи хэл эднэрийг та нарт ингээд үнэгүй болгоно шүү гэсэн сургалт явж байна гэдэг ч юм иймэрхүү байдлаар цээжилж болно гэсэн. За тавт нь бол ЮНЕСКО-гийн тодорхойлол байна. За соёл гэдэг нь нийгэм болон нийгмийн хэсэг бүлэг оюун санаа, материаллык байдал, мэдлэг, оюун сэтгэл санааны шинжийг багтаасан цогц ойлголт юм аа гэж. За нэг оюун санаа, материаллык байдлын цогц гээд тогтоож болох нэ. За одоо тэгээд зөв хариулт нь эхнийх нь Тайлер, хоёр дахь нь Бенедикт байсан байна.